Зүрхний цохилт өндөр байгаад байна. Зүрхний цохилт 89-100 гараад байна. Энэний шалтгааныг хэлнэ үү гэсэн юм. За зүрхний цохилт олшрох бол маш олон шалтгаан байдаг. За нэгдүгээрт бол манай хүүхэд залуучууд бол хоолойны ангийн гүйсэн хүчрхэг өсөөр маш их өвдөж дандаа дутуу өмчлөгдөж байна. За энэс болоод бол зүрхний цохилт олшрох хам шинжээр бол шинж тэмдэг эхэлж өгдөг. За зарим гүйсэн хүчрхэг өрөслүүд бол эдэлээд өндөр халуураад шинж тэмдэг бол тодорхой хэлбэр байдаг. Мөн шинж тэмдэг бүдэг хэлбэр нь бол хаяа нэг хоолой өвдөж өндөрөлчээд халуурахгүй илэрхий тод шинж тэмдэг өвдгөө учраас даалт хэлбэрээр зүрхний бочир өрөвсөд зүрх нэлсэн яваад идэг. Тэгэхээр энийг ялгаанчлуулах хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол бамбай учрахын даалт өрөвсөл, бамбай учрахын хордлого бол зүрх нэлсэх хэлбэрээр явдаг. Гуравдугаарт нь болохоор бусад мэдээж ямар нэгэн эрхтний эмгэг ханаа том хөрөг дотор халуунтай байх эдгээр үед бол бас зүрхний цохилт олон хэмжигдэж болдог. Тийм учраас та саяхан хэлсэн эмгэгтэй холбоотой шинжилгээнүүдээ өгөөд зөвлөгөө авч болно.